Өдрийн мэнд хүргэе үзэгчдээ. Эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань өнөөдрийн шинэ дугаар үзэгч та бүхэнд студиэс шууд хүрэхэд бэлэн болоод байна. За бид өнөөдрийнхөө зочны хоймортой Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Баяр Цэсгийг урьж оролцуулаад танд энэ өдрийн мэнд хүргэе. Бас бидний урилгыг хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн Монгол Улсын үзэн суугаа үзэгчдээ удахгүй гарч байгаа шинэ оны мэндийг хүргэе. Тэгэхээр яг манайхаа одоо аюу сайхан шинэ жилийн уур амьсгалыг бол оруулсан байгаа. Ёолочка. Тэгэхээр танаас нэг ийм асуултыг асуумаар байна л та ярьцлага эхлүүлж. Миний мэдхээр соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр одоо хамгийн сүүлийн үед бол хамгийн сүүлчийн шагнуулсан хүн бол та байгаа тийм ээ. Одоо таны дараа одоохондоо шагнуулсан хүн баг урлаг дотроос хараахан ялангуяа танаа дууч дундаас бол хараахан төрөөг байх шиг байна. Аха. Яг албан ёсны одоо мэдээ авч байгаагаар мэдээлэлс би бол ахиж нэг өөр дууч авсан гэж сонсоогүй. Гэхдээ манай ангид байсан хүмүүсийн амьд жаад жаз болдог хулан гэд манаас байгаа. Хулан би соёлын тэргүүний ажилтан болсон гэж сонссон. Гэхдээ миний өмнө байж магадгүй. Гэхдээ би энэ цолыг 7 сарын 10-нд авсан. Маргааш гадагш явах гад тэгэл намайг наран зугаах дуудсан. Тэгээд Sweet Emotion би Никтон хамтлагийн хөгжимчд тэгээд хөгжмийн зохиолч Пүрвдорж тавгийн сайн мэдж байгаа. Тэгээд төгөлдөр орж пүрс бид нэг өдөр авсан. Аха. Миний хувьд бол айгүй олон жил одоо бодож байсан хүсчихсэн шагналгаа. Гэхдээ би нэг өөрийнхөө хувьд маш үн цэнтэй зүйл гэж үздэг учраас би тодорхой хэмжээгээр нааныхаа хүмүүс ингэж соёлын тэргүүний ажилтан болоогүй мүү гэх. Нэг бол соёлын тэргүүний ажилтан одоо материал өгөх хэрэгтэй байна гэж агиух санал тавьж ирсэн. Гэхдээ би ядаж нэг өөрийнхөө хэмжээнд нэг өөрийнхөө бодож байгаа одоо нэг 40-50% та тэнцвэс те уран бүтээлийг хүмүүс хөгчөө тоглолт чийдэг цаваг байна уу, дуу байна уу, клип байна уу. Тэгэхээр дараа нь авах хэрэгтэй юм болоо. Миний хувьд хинээр үнэтэй шагнал. Тэгэл тухайн үед тэмдгийг авч яхад намайг ахад ерөөсө зүгээр байж болохгүй одоо ингээл ерөөсө ингээл дараагийн маань тэр чиг ингээд айгүй том одоо өөр хариуцлага одоо ногдуулаад ахад цаашдаа ингээд өшөө илүү зүйл хийх хэрэгтэй гэдэг маш том хариуцлага ирж байгаа юм санагдчихсан. Чин үннийг хэлээд нэг заримдаа ингэж санагддаг юм л да. Энэ бол яг миний өөрийн үзэл бодол магадгүй надтай бас үзэл бодол нийлэхгүй хүн байж болох юм. Тэр ч утгаараа би өөрийнхөө үзэл бодлыг хэн нэгэнд тулгах ёсгүй тийм ээ. Гисэн хэдий ч одоо хуучны одоо мундаг гэж ярьдаг та тийм ээ. Тэр одоо тэдгээр сайхан үнэхээр хийсэн бүтээсэн зүйл ихтэй тийм жүжигчд соёлын тэргүүний ажилтан гэсэн цолтойгоо явж идэг. Гэтэл одоо сүүлийн үед гавьяат гэсэн цол тэмдэг үнгүүдэд ингээд ярьдаг тийм ээ. Яг тэр ч утгаараа тэр үед авсан тэр одоо цол тэмдэг болох соёлын тэргүүний ажилтан одоо авж байгаа тэр гавьяаттай харьцуулахад илүү үнцэнтэй юм шиг санагдаад л байдаг юм л та заримдаа. Надад бас тэгж санагддаг юм. Хамгийн түрүүнд манай багш Монгол Улсын гавьяатчин насаа багш маань соёлын тэргүүний ажилтан гэдэг манай рок попос эмгтэй зуршлаас төрүүлж авч ирсэн гэсэн. Тэгээ багшийн хувьд болохоор айгүй олон жил дуулсан тий соёлын намлагч дуулж ирсэн. Тэгээд бас л адилхан тодорхой хэмжээний хийх ёстой нэр үнэтэй шагнал болж өөртөө ачижсэн гэж би сонссон. Ерөнхийдөө бол одоо бол үн цэнтэй биш үн цэнтэйч гэж ярихаасаа илүү яг хэн авсан байна вэ? Одоо энэ баяр цэцэг одоо жишээ баяр цэцэг чинь өөр нэг дуучин соёлын тэргүүний ажилтан гэхэд энэ хүн байх хэрэгтэй ч гэдэг юм уу те. Тухайн дуучнаар нь баг үнэлэгдээд явчих шагнал л та. Тийм учраас би одоо бас хэн юу чигээг аваад байна гэж нэг хэлмээргүй ямар ч хэлсэн. Эзэндээ очиж байгаа шагнал бол соёлын тэргүүний ажилтан бол нэр хүндтэй л байгаа. Тийм учраас би ерөөсөө огт энэ дэмжгэлдэггүй. Тэгээд явандаа бол хүмүүс угаасаа гавьяатагч байна уу? Аливаа шагналыг тодорхой хэмжээнд яг өгстөө эзэндээ очдог болох алхаж бодож байгаа шүү дээ. Тэгэхээр таныг оролцсон гэдэг ингээд оролцохыг сонсоод байж хад над нэг ийм бодол төрж ирсэн. Дууч дундаас ялангуяа ганцаараа ингээд дуулж байгаа дууч дундаас ингээд яг нэгэн жигд химээр ингээд явж байгаа. Явн чангарч байгаа дуучдын нэгийг би таныг юм болоо гэж утсан. Түрүүн ямар сандаа би ярьслага хэлэхээс өмнө танаас асуужсэн да. Нилээ олон жил таны хувьд бол дуулж байгаа тийм ээ. Тэгэхээр зогсолтгүй уран бүтээлээ хийж байгаа. Яагаад надад ийм бодол төрсөн бэ гэхлээр сүүлийн үед залуу уран бүтээлчид гарч ирэл нэг хэдэн жил манаргаж нэг хүчтэй тийм ээ хэдэн нэг сайхан дуу бүтээж байгаа л тэгэл алга болчдөг. Хайцсан бөмбөд. Гэтэл таны хувьд бол ингээл уран бүтээлээ ингээл явн чангараал ингээл хийгээл байна. Урлагтаа илүү үнэнч хайртай дуртайгийнхан болов.
Ер нь уран бүтээлчдийн хувьд миний нэг ганц дуртай ч юм баримтлагтай зарчим байдаг. Өөрийнхөө одоо мэрэгжилдээ өөрийнхөө уран бүтээлд үнэн хандах гээд шудраг хандах. Яг тэр хизээч энэ дог ингэсгий хийчих юм бол хит болно. Тэгэл ингээ одоо тийм тэдэн дөрөв олчих юм шүү гэж бодож ерөөсөө хийдгүү. Гэхдээ яг цаг хугацаа алдаг яг шөмжлүүлдэг л хитрхээ удаан байгаа юм шүү. Дараагийн мөшийг гарах болоод ингээ хүлээддэг гэл яг шөмжлүүд ирдэг. Миний хувьд 2000 оноос хойш дуулсан миний хамгийн анхны одоо хит дуу гэх хүмүүс төрсэн дуу Үлгэн дууны бөө гэдэг байсан. Тэр 2000 онд дуулж ирсэн. Тэгээд 13 жил дуулаад сая тэгээд солин дөрөвний ажилтан болсон. Тэгээ одоо болохоор яг ингэж эргэд харж хахад дуучны хувьд хизээш дуучин болчлоо ч юм уу те яг өөрийнхөө мэрэгжлийг эзэмшсэн мэн чихэн утгаар ингээл өөрийнхөө мэрэгжлтэй яг ингээл гаргууд болцсон мэн гэж бодхоос илүү одоо би болчлоо гэж ханахаас илүү яг байн суралцаал яваад байгаагаа би анзаарсан. Шал өөр ингээд одоо шиний уран бүтээлийг бүгдийг ингээ харьцуулангууд ерөөс ямар ч хэсэн уруудаагүй сайжирч байгаа. Тэрнээс гадна дуучны хамгийн нандин одоо ойлгох стан дууны утга учир ч юм уу те үг болгон үнцэнтэй байх те тэгэж ингээ тэрийг ойлгож дуулах гэдэг хамгийн нандин юм одоо ер нь суралцаж хүн дуустдаг юм шиг байгаа. Тэгэхээр л ерөөсөө мэржлээс өөддгөө өшөө илүү хүсээ ингээд илүү шунаад илүү тэмүүлээд яваад ингээл өшөөл бүр амар гоо ойлгоотаа ч юм уу өшөөл нандин нарийн дуунуудад бол санагдал ингээл нэг хүсэл нэмэгдээл байгаа. Яг одоогийн тэгвэл яг тэгж их хүсээд байгаа тийм ээ. Яг одоогор бол ямар тийм төрөл жанрын дууг илүү их ингээд дуулах юмсан гэж хүсч тэмүүлээд те тэрнийхээ тэр одоо хүслийнхаа эрэлт тийм ээ. Эрэл хайгуулт гараад явж гин вэ? Ер нь бол дуучин болгоны ганц мөрөөдөл гэдэг байх. Яагаад тэгэхээр юу тэрний үг гэхээр нөгөө удаан настай одоо үе үед ингээд олон жил өнгөрсөн ч гэсэн болгож хаар дууны эзэн байхыг л би хүсдэг. Тэр нь тэгэхээр дуу өөрөө гайхалтай байх хэвээр одоо яруу найраг те өшөрлөг хөгжим зохиол шагуул чухал яруу найрагч чухал. Тэг яг энийг бодож би ажиллаж байгаа. Тэрнээс яг ингээд нэг зөвхөн нэг юм рекламны пауз рекламын дуу хийх гэхээс илүү урт настай дуу хийгээл зорж байна. Тэгээ энэ бол түүнээс гадна бас хүмүүсийн хөндөөгөө сэдвч байна. Тэгээ хүмүүст айгүй бол нарын проблемууд байдаг. Бүгдийг л гаргаж дуулаа гэж боддог. Тэгэхээр л ихэдээ бол хүсэл байна гэж. Гараа ингэсэн сайхан доолно гэхэд. Юу мэдгэж байгаа юм шиг л ингээд. Саяхан манайхаар нэг дуучин бүсгүйээс оролцоод тэгээ ярилцлагын дараа тэгж хэлж байсан. Уг нь бол хийж бүтээх хүсэл тэмүүлэл маш их байна. Гэхдээ тэр хүсэл тэмүүллийг унтраас нь хүмүүсээс нилээдгүй байна гэд. За тэгээд яг тэдгээр нь яг ямар хүмүүс ингэж ярьж байгаа гэхэлэр ингээл хамтдаа сайхан за хоёлаастай яг тийм ээ дүрс нь бол яг тийм зураг авалттай яг тийм эффекттэй яг тийм гоё ийм шийдэлтэй ингээд клиптэй тийм дуу хий гэл. За тэгээс та түс тас гэл ингээл ярьдаг. Тэгэл мөнгө авлаа уучлаарай маргаашнаас нь холбогдохоо ойлол тэгээд алга болчдөг. Тэгээд яг иймэрхүү хүмүүст яг тийм хүмүүст би өчнөө сая төгрөгийг цацсан байна. Тэгэд ингээд тэр хүмүүстэй эргээд ингээд уран бүтээл нэхлээр олдохгүй. Тэгэд миний нөгөө эргээд хийж бүтээх гэсэн хүсэл эрмэлзлийг айгүйх унтрааж байгаа хүмүүс их байна гэж хэлжсэн. Таны хувьд бол тийм хүмүүстэй ер нь хэрэг таарч байна. Таардаг. Таарж ирсэн. Ер нь бол бидний хувьд ялангуяа Монголын уран бүтээлчтэй айгу тийм юу аахгүй амар их зэрэгтэй төвчээртэй хатуужилтай тэсвэртэй тийм уран бүтээлчтэй яагаад тэгэхээр яг өөрийн гэсэн багыг яг ойлголцсон гоё баг бий болтлоо нэлээд бас хугацаа орно л доо гоё хамтарч үзсэн. Тэгээд яван дунд нэг нэгээр алга болно тий. Тэгэл яг энэ бол Монгол яг нэг продюсерын нэг жихэн бидний дээр продюсер байж байгаа бидрийг өдөрт заалж явж байгаас бид зөвхөн дуугаад болох хэрэгтэй гэдгийг нарийн юм маа бас тэр болгон байдгүй шүү дээ. Яг үнэ. Тийм учраас өөрөө айгу болооч байгаа өөрөө өөрдөг. Яг гоо тэгээд яг үндсэн гол гоё имиж гаргаад явж байгаа дуучид байна л да. Азтай тийм бас мундаг сүгэдэд дуучид байна. Гэхдээ хамт олныг бүрдүүлнэ гэдэг бас тийм амар асуудал биш. Тэгэл гоё юм ер нь яг ингээд ундаасаа алга болно те. Тэгээ нэг бол ингээд яг бодож ирсэн юм бодсон шиг гарахгүй залхуурамч гэдэг юм уу. Тэгэл ирэхдээ бол тийм байдаг. Би болохоор одоо яг сүүл рүүгээ миний баг бас сайн бүрдэж гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр нэг цаг хугацаа явангууд хин ямар бүгдийн тань тэгээ хин надтай ойрхон намайг ойлгож миний бүх мэдрэмжийг одоо дуулгах байгаа зүйлийг мэдэрч хийх юм бэ. Бүгдийг би ингээл өөрийнхөө хамт олныг олсон гэж бодож байгаа одоо бол тий. Тэгэхээр одоо бол яг баяр цэцгээс бол өстэй яг хансан тулсан сайхан бүтээл бол ер нь гарах бол яг л тийм л бүтээлийн төлөө маа дуучин болгоно л тэмүүлдэг байх. Тэгээ тэдний нэг л би ингээл
тэмцэлдэл явж байгаа. Тэгээ ер нь хүмүүс тэгдэг штэ урлагийн галтойгоо нилээн ширүүн одоо өрсөлдөөн ихтэй гэл ярьдаг тийм ээ мэдээж салбар бүртэлтэй өрсөлдөөн байгаа. Таны хувьд яг тэр өрсөлдөөн дундуур үнэхээр яг таны тийм ээ туулж ирсэн өнөөдрийг хүртэл баяр цэцэг гэж үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдөх хүртэл яг тэр өрсөлдөөн дундуур ер нь хэрэг орсон бай. Эсвэл та угаасаа зарим хүмүүс тэгдэг штэ би угаасаа л чадвартай авьяастай тийм болохоор би тэр дундуур өрсөлдөөн дундуур нэг айхтар хатбууд юм дээр шалгуураар ороогүйгээр өөрөөр ингээд гараад ирсэн гэ ярьдаг. Магадгүй таны хувьд бол тийм байна уу? Би өөрийнхөө хоолнд агай дуртай. Одоо миний хоолны тембер за ямар ч хэлсэн айгүй онцлог өрөмцтэй. Тэгээд ээж авдаач баярлдаг юм. Хинж одоо энэ хоолойг өгсөй. Ямар ч хоолойныхоо өнгө нэгэ дуртай байхгүй. Тэгэхээр би ялгарч чаддаг. Тийм учраас тэгээд ерөөхдөө манай бас роп овч бас ийм амар хахир хатуу биш л дээ. Одоо нэг гарах гээд байгаа нэг нугчин дарддаг ч юм уу те ингээд тэдэн дөр олж ирэхгүй бол чи гарахгүй марахгүй гэл ингээд тийм ерөөсөө байдгүй. Одоо хин чадаж байгаа хин хүсэлтэй байгаа хамгийн гол нь хин үнэн чандаж үнэхээр цаашд ингээд зоригтой байгаад ингээд дэмжээл өгдөг. Тийм учраас одоо нэг амар тийм олон дундаас ингээд барьс гарах га зовоод байсан байгаагүй. Мөнгөтэй одоо мөнгөтэй байхад бол бас асуудлыг амархан шийддэг юм бол нилээдгүй байх шүү дээ. Тэгэхээр яг бас нэг юм байж болно шүү дээ. 1000 сайхан авьяастай байгаад тэр хүнийг дэмжээдэг тийм ээ. Спонсорч гэдэг юм уу тэр хүний авьяасыг тэтгээд өгчих хэн нэгэн байхгүй, продюсер байхгүй бол бас хэцүү асуудлууд тийм асуудалтай тулгарч байгаа нилээдгүй уран бүтээлчд байгаа. Хамгийн анхны доонд бол би одоо намайг хүмүүс дуулж гисэн мэднэ л дээ 2000 оноос хойш яг ямар уран бүтээл хийсэн хэрүүлгэн дууны бүү гээл тэр үед чинь оргилахын дууг одоо UBS-ийн өөртөө UBS чайлд нэвтрүүлгэн дуу болгоёг л аваад өөртөө клипийг хийж өгөөл тэгэл өөртөө бичүүлэл ингээл би зөвхөн дуулсан. Тэгэл энэ дуу маань хүн төрсөн. Тэгэл тэгэнгүүт чи намайг хүмүүс урддаг болоод ирж байгаа байхгүй юу. Тэгээ дараа нь гарсан кинонд бүгдийн дондоо зөвхөн South Pictures-тэй нэг бол UBS-ийн өөртөө продюсерлан тэгэл ингээд хийгцээ. Яг өндөө бол эхний уран бүтээл юм байсан. Тэгээд би азар олон танилцсан миний хоолой хүмүүс төрсэн дууч хүрсэн. Тэгээд айгүй хөөнд өргөддөг болсон. Тэгэхээр чи би амьдрах боломжтой ч юм уу эргээд өөр уран бүтээлд оруулах мөнгөтэй болж ирж байсан байхгүй юу. Эргээд бол жоохон ингэж нэг хүмүүсийн хэлдгээр нөгөө урт хормогоо хот хормогоо нөхөд ч гэнэ. Яг тийм хэн байдлаар эхний ээлжинд бол явж ирсэн. Тэгээд дараа нь хүнийг самгаас хойшоо бас намайг дэмждэг Модерн намаас гэдэг хангер компани гэж байгаа. Тэдний болохоор би бүх салбарт нь одоо Оросд нэгднэ, Хятадд нэгднэ, бүх салбарт нь ингээл дуулаад явж ирсэн түүжин групптэй. Тэднийх ингээл дэмжиж ингээд эхний 2 сом 3 сомд ажилласан. Тэгээ үндсэндээ бол ингээд дуунд ингээд CD болж гарч ирэхээр видео хийхэд ч гэсэн хүмүүс өөрсдөө санал тавьдаг. Ерхэдээ бол надад нэг амар нэг юм мөнгөгүй айгүй хэцүү байсан гэж надад ярих зовлон эндээ байхгүй байна. Яг одоо тийм. За тэгэхээр та бүхэн ярилцлага төр завсарлуулъя. За эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийг маань байнгын үздэг үзэгчд маань бол хэдийний мэдсэн байгаах бидний одоо нэвтрүүлгийн ерөнхий одоо яаж явдаг уялдаа холбоог. Тэгэхээр бид урьдсан зочдтой зориулаад за мөн одоо бидний нэвтрүүлгийг үзэн суугаа нийт үзэгчдэд зориулаад та дуулж өгмөр байна. Хөтлөгчийн сюрприз өрөх юм байх гэж бодохгүй. Үгүй. Өөр нэг сюрприз өрөх чинь. За тэр нь ямар сюрприз үг гэхээр эрүүл мэндийн болонгоо сайхны тэм зөвлөгөө мэдээллийг хүргэдэг. За бид нар чинь бол ер нь бол заримдаа их мэдээлэл донд байгаа юм шиг хэрнэ. Заримдаа яг мэдэх ёстой зүйлээ мэдгүй явж идэг тийм ээ. Тэр ч утгаараа нийт үзэгчдэд зориулсан тэм мэдээлэл бэлтгэсэн байгаа. Өнөөдрийн тухайд бол эрүүл мэндийн тэм зөвлөгөө байгаа шүү. Тэгэхээр үзэгчдээ манай сэтгүүлчийн бэлтгэсэн эрүүл мэнд танин мэдхийн зөвлөгөөг хамтдаа хүлээн авч үзээд студидтэй баяр цэцэгтэйгээ эргээд уулзцаая. Эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн танин мэдхийн болондоо загасны мах хүний биед ямар нөлөө үзүүлдэг талаарх мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Загасны мах нь йод, уураг, магн, фосфор зэрэг олон төрлийн хүний биед хэрэгтэй амин дэвнүүд агуулсан байдаг. Загасны тосонд Д амин дэв хуримтлагддаг тул эмчилгээний болон гоо сайханд өргөнөөр хэрэглэдэг байна. Сардим скопри загасанд илүү их фотор агуулгаддаг учраас дэлхийн нийтээр хүнсэндээ өргөн хэрэглэдэг. Загасны маханд агуулгаддаг фотор нь шүд ясны бүтцэд сайнаар нөлөөлөхөөс гадна ясны сэргэжилтээс хамгаалдаг байна. Загасны махны талаар хүний эрүүл мэндэд ямар их үр дүнтэй ач тустай вэ гэдгийг мэдээлж байна. Тэгэхээр таны хувьд бол яг зөв хоолт гэдэг зүйлийг ер нь хэрэг байдаг. Ялангуяа урлагийн хүмүүс та нарын хувьд бол биеийн жин, гадаад галбир, гоо сайхан гэл бүх зүйлтэй алийг нь ч орхигдуулахгүй хамгийн ихээр анхаардаг хүмүүс байгаа шүү дээ.
Бидний хувьд ер нь эрч хүчтэй тийм хөдөлгөөнтэй амьдрал гэж чухал байдаг нэ. Идэвхтэй амьдрал. Одоо жишээ нь бараг л ингээл зурт үзэл ингээл хөвтөлөх цаг зав гардггүй. Ер нь бараг амьдралаа тэр хөвшил ингээ болгоогүй байдаг. Яг ингээ бодож хахад фитнес тэгээ бассейн гэдэг ингээ дээрэс нь дуучин хүн чинь бас хамаагүй нэг юм одоо диет гингүүтэй хамаагүй хоол хасгарч бас хоолонд нөлөөлнө. Тэгэхээр яг ингээл нормал хоолж байгаа мөртлөө өөртөө хэрэгтэй ашигтай бүх одоо юу гэдгийг те амин дэмэ бүгдийг аваад дээрэс нь ядрахгүйгээр хоолоо өвчтэй байлгах гэдэг бас нэг асуудал. Тэгээд миний хувьд болохоор загсны мах идэггүй. Тэгээд арай энэ мэдээлэлс арай өөр тийм ээ. Тийм би загсны ордны хошоос намайг битгий махаа идэр гэсэн гэдэг. Бити өөрийг идэр гэсэн байна. Би ирэхдээ бол нөхрийн мах иддэг, дахины мах иддэг. Дахины мах хаяа идсэн. Амин дэвтэй. Ирэхдээ бол мах хайгууд баг иддэг байхгүй би. Тэгээд ногоо өвчлээ иддэг, брокколи амар иддэг. Брокколи ч наяа. Тэгээд хөдөлгөөн бол миний хогоос маш ихтэй. Би өглөө болгон баг өөрийнхөө ажиллах хөвшин болох болгоцсон фитнес бассейн гэж явдаг. Дээрээс нь бас бүжгэр хичээл ингээд ер нь биеийн юм асуудалтай. Тэг ялангуяа ингээд бид нар чинь 20 насны сүүл рүү ороод ингээд 30 дахь өдөр хэрчээ тэгээд ерөөхдөө жоохон нэмэх гэдэг асуудал байдаг шүү дээ. Тэгэхээр яг хөдөлгөөнөөр л айгүй идэвхтэй хөдөлгөөнтэй зохицуулдаг. Дээрээс нь коллагеник аюух юм одоо хоолноосоо болон бэлгийн аюух авдаг өөрсөндөө. Тэгээд байхад л гайгүй гэдэг шүү дээ. Ерөөхдөө бол нэг актер ингээд ядарчихгүй, унжичихгүй л яваад гэдэг юм жоохон ядрахгүй л яваад гэдэг шүү дээ. Гоо сайхандаа эмэгтэйчүүд чинь ялангуяа олонний танил бүсгүүчүүд за би тийм салаанаар ордог, ийм тийм одоо тийм ээ фермийн бүтээгдэхүүн хэрэгэлдэг гэж ярьдаг л да. За тэгэхээр би танаас бол яг ямар салаанаар ордог, үйлчлүүлдэггүй гэдгийг зүйлийг бол асуумаар байна. Харин нийт тав дээр ярьцлагыг үзээ сууж байгаа гэрийн эзэгтэй үзэгчтэй зориулаад ингээд магадгүй таны гэрийн нөхцөлс тийм ээ төсөр ямар хэлбэр аргаар өөрхөн гоо сайхныг яаж ингээд арчлаад арсандаа ямар чигшил тэжээлэг өгөөд идэг тийм арга байдаг бол харин тэр аргаас илүү хуваалцаач гэмээр юм л та. Би яг үнийг хэлэхэд гоо сайхны салонд л их явдаг. Яг нэг эсэргээрээ. Харин уушаа тэгээд яа тэгэхээр жоохон заагаар би ном унших боддог байхгүй. Жоохон заагаар тэгээд ирэхэд бол салонд л их явна да. Бараг 7-ны 2-3 өдөр тэнд өнгөрдөг. Тэгээ өөрөө бол бас нэг эмзэг тийм хур арьстай. Тийм болохоор ингээд байн гарчиж явах бол жоохон хурааштай асуудал үүсгэж гэдэг магадлалтай байдаг учраас тэгээ жоохон болохоор л нөгөө гоо сайхан руу гараал за яасан чи гэл тэгэхээр байхгүй ингэсэн тэгсэнгээр за өөрөдөр гэлгээл ачаал ирэхэд бол салоноор л их явдаг. Тийм. Тэгвэл баяр цэцгийн одоо тийм ээ эмэгтэй хүн бүр чинь тэгдэж өөрхөө одоо ихээс төрсэн биеийнхаа миний одоо жишээ нь нүдл илүү гоё ч гэдэг юм уу гоё би тэрэндээ илүү хайртай гэдэг ингээд ингээ онцолдог бусад ингээд тийм ээ байгаа зүйлээсээ илүү тэгэхээр таны хувьд бол илүү их онцолж хайрладаг түрүүн бол дууны хоолойны өнгөж хэлсэн тэрнээс өөр би нуруу аяа гоё юу ийм нөгөө хэлбэртэй араас наргад ийм хотгоор тэгээд эмхтэн нэг хамгийн гоё нурууны хэлбэр надад байдаг байх ч удаа шүү дээ. Тэгээд нуруун доктортай. Тэгвэл эмхтэн хүний юу нь илүү гоё сайхан байвал илүү тэр хүнийг илүү сайхан тодтогч өгдөг бай. Эмхтэн хүн ер нь юундаа илүү их тийм анхаарал хандуулж байгаа илүү их арчилж байвал арслахтаа хамгийн гол нь тэгээ арсандаа байнга нөгөө нэг чиг өгж явах таах. Тэгээ ирэхдээ бол ингээд арсанд байнга нөгөө авах хэвээр чиг аваад явж байгаа эмхтэн ингээд цаанасаа гэрэлтэй цагддаг штэ. Зөв харахад л ингээд гоё гэрэлтэй цагддаг байхгүй. Тэгээ дээрээс инээмсэглэл байхад эмхтэн аягүй гоё ягддаг. Тэгээ би өөрөө ч гэсэн хичээдэг. Ерөнхийдөө бол инээс хэлж байгаа эмхтэн зөрөхөд л аягүй гоё гэдэг штэ. Тийм учраас инээсгэл хамгийн гоё гэдэг дээрээс нь арьс хоёр. Зарим хүний хувьд уруулыг айгүй концолдог юм байлээ. За уруулыг бол зайшгүй ямар ч тохиолдолд бодож явах хэрэгтэй. Ялангуяа хаашаас зүгээр машиныхаа толинд ч юм уу хаа нэг таарсан толиндоо таарад тийм ээ уруулаа бодож явах биш. Уруулын гоо сайхан гэдэг чинь хамгийн эрхэм нандин юм гэж үздэг хүмүүс ч бас нэлээдгүй байдаг юм байлээ. Таны хувьд ер нь зарим нэг амралтын өдрөөч гэдэг юм уу гадагшаа гарахтаа нүрээ будахгүй гарах тохиолдол ер нь хэрэг байдаг бай. Би хвчлэн бодохгүй явдаг. Ер нь бол ингээд нүүрэндээ яг хамгаалах тос бүх юм хэрэглэн тэгээд дандаа бодохгүй явахыг боддог. Тэгээд одоо жишээ нь тоглолтод ч юм уу видео клип гээл зураг авалт тэгээд eerх нэвтрүүлэг гээл ингээд бодоод дараа нь будгаа арилгахын төсөл болдог. Ерөөсөө хэцүү ингээд амар хэцүү байдаг. Нүүрэн дээр ахаал нэг өөр юм нэг тавьсан юм шиг. Ерхэдээ бол бодоггүй дандаа явдаг. Бараг ихэнх хүмүүс мэдэх баха. Дандаа л бодоггүй. Яг будсны зарим эмэгтэйчүүдийн хувьд бол нэлээд хувирдаг тийм ээ. Яг будхаас өмнөх будсны дараа гэд нэлээд хувирдаг. Таны хувьд ер нь хэрэг тэгж хувирах уу?
20 ерөөхдөө жоохон нэг аварж болдго юм шиг л шүү дээ хүмүүс. Чи бодохгүй явж байгаал өгс үлдэг манай найз нөхдөд ч юм уу ичнэр. Ерөөхдөө бодохгүй явах л боддог. Тэгээд байн хаваад тасаа бол хэрэглэн. Тэгэл явж байна. Батцгаас одоо сүүлийн үед таньдаг ойр баяр цэцэг уучлаарай. Таньдаг ойр дотны хүмүүс нэлээ ийм асуудлыг нэлээ одоо нэгчиж магадгүй ялангуяа гэр бүлийн хүмүүс хурдан гэр бүлтэй болооч ач зээгээ үзмээр байна гэдэг зүйлийг нэлээ их одоо нэхэж шаардчихж магадгүй гэж бодоо тийм. Ойрын хугацаанд ерөөхдөө бол ингээ болж өгөл хурдан л ээж болохыг хүсэж байгаа. Тэр нь бэлдэж байгаа эмхтэн өөрөө ч гэсэн бэлэн байх хэвээр. Тэгээ одоо юуны хувьд ч сэтгэл санааны хувьд ч гэсэн тий амьдралын юм аяг тэгээд уран бүтээлийн одоо ингээд бас нөгөө тийм жимсэн байхад ч гэсэн тий тасралтгүй ингээд яваад ах хэвээр. Би бас юм хийж ах хэвээр ядрахгүйгээр ингээд хийгээд явах хэвээр гэд аль алины бодолцоодоо ерөөхдөө бол жоо ээж болохыг л хүсэж байгаа. Одоо тэрэндээ эртнээс өөрийгөө бэлдээж явж байгаа. Тийм. Бэлдээж явж. Энэ асуулт хэлээд гинэ. Яагаад? Тэгээд ер нь яагаад гэр бүлийн амьдралыг одоохондоо тийм ээ уран бүтээл рүүгээ түлхүү ингээд анхаарлаа хандуулад ингээд тийм ээ өөрийн хувийн амьдралаа яагаад жоохон хойш нэгэ тавиад яваад байна вэ? Би болохоор яг уран бүтээл хийх ёстой жоохон юм хийж яагаад болё гэж ерөөс тэгээгүй. Ерөөсөө би яг энэ үед л түрээгээ бодож ирсэн. Тэр үед дээр л явж байгаа. Түүнээс тэгвэл хойш уран бүтээл их хэмлээд ч юм уу хүүхдээ харьцуулаагүй л дээ. Тэр чинь тэгээ бас нөгөө юу штэ одоо амьдралын нэг миний нөгөө нэг амьдрал тань болох хүн те бас ерөнхийдөө болж айгүй олон талаас нь бодож байгаа төрөл штэ. Түүнээс зөөр нэг хойшлуулж чий гэж явж байгаа. Ерөөсөө биш яг л энэ үед л түрээгээ бодож ирсэн. Яг тэрний үеийн гэж байгаа. Тийм. Тэгэхээр хойшлуулаагүй. Төлөвсөн л харин наад би яг таны надад хариултыг чинь үгүйсгээд надад бол ийм мэдээлэл байсан л да. Таныг одоо яг ирээдүйн хань болох хүнтэйгээ одоо бараг 9 жил үерхэж байгаа гэсэн тийм мэдээлэл байгаа. Энэ үнэн үү? Хэрвээ үнэн бол эргээд харин таныг хойшлуулад байгаа гэдгээс нь л баттах гал юм л да. Үнэн битэр яг олон жил цаг байгаа. Тэр чинь тэгээд хамгийн гол нь битэр хамтдаа айгүйх гадагшаа ингэж ингэ явдаг. Хамтдаа ингэ яг байж байгаа л хүүхдэд төрүүлэн ингэ тийм нөхцөлөө ус хойлуулах хэрэгтэй шүү дээ. Тэгээ одоо яг цаг байгаа. Тэгэхээр одоо яг нөхцөл нь үржээ ирсэн гэж бодож байна. Тэгээд хүүхдэд ээж аваа баян зэрэгдэн байх боломж нь бэлэн байгаа учраас өөрийгөө л ерөөсөө бэлдээд гэр бүлийн ирээдүйд мэдлэг хүүхдэд тийм ээ сайхан одоо гэр бүлийн уур амьсгалыг бүрдүүлэх бүхэл тийм орчин одоо бүрдүүлэхийн тулд өөрийгөө бэлдээж яваад байгаа юм байна гэж ойлгож болох уу? Ерөнхийдөө бол ээж болохт чинь бас тэгээ зөөр нэг шууд төрчдөг юм биш юм шиг байлаа шүү дээ. Тийм болохоор айгу том асуудал. Надаас бас нэг хөөрхөн хүүхд тасраад унаа. Тэгээд тэр тийм болохоор чинь би өөрөө амар гоё бэлтгэсэн хүмүүстэн мэд чинь тийм амар биш юм шиг байлээ. Тэгээ эмчтэйгээ айгуух ярьж байгаа. Тэгээ одоо ерөнхийдөө бол би хурдан л дээж болохыг хүсэж байна. Тэгэхээр та түрүү яриандаа түрүүн дурдсан шүү дээ. Одоо яг миний би тэдэн насндаа ээж болно гэсэн миний хувьд төлөвлөсөн байгаа гэсэн. Тэгэхээр тэр чи одоо хэдэн нас гэсэн үг үү таны хувьд? Хэдэн жилийн дараа гэсэн үг үү? Тэгвэл одоо нэг 2 жилийн дотор л байхгүй юу? Тийм. Тэгвэл одоо баяр цэцэг бүтээрийн ярилцлагыг үзээ сууж байгаа нийт үзэгчд маань одоо 1-2 жилийн дараа бэбитэй тийм ээ хүүхдтэй тийм өнөрөтгөнд тэр сайхан халуундлаа илүү сайхан ээж тийм ээ тийм болсон дуучныг маань л мэдэх юм байна. Ер нь бол монголчууд нэг юм ярьдаг шүү дээ. Одоо жишээ нь төрөг хүүхд төмөр үлгий бэлдэхгүй гэл ингээл тий. Тэр ихэдээ бол нэг актер төрөгч байгаа, зэмлэгч байгаа гэж би яриаггүй тойруулж явдаг байсан байхгүй юу? Танаа шуудараа ороод тэгээ одоо яг хилчлээ аваад тэр нууцаа задлсан. Харин тий. Тэгэхээр тэр нууц нь бол яг манай бодож байгаа төрнөө л ээж болно гэж ярьж явах хэрэгтэй юм шиг байна. Түүнээс яг ингээд яг одоо энэ жил ч юм уу дараа жил гэж бас ингэж болж ярьж болдгоо юм шиг л шүү дээ. Тийм ээ. Настаа хүмүүсийн зөвлөж байгаа хараад тий. За танд баярлалаа. Гэхдээ нэлээ ухаж төгсөөр байгаа л тэр болохгүй хариулж бас жоохон тойруулж байгаа хариулт авчлаа. За тэгээ тав дээр ярилцах цаг маань энд хүрээд ингээд өндөрлөж байна. Тэгээд бидний урилгыг хүлээн аваад ингээд надтай ярилцлага өрнүүлсэн танд маш их баярлалаа. Тэгээд таны цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. Мөн та бүхэн ч амжилт хүсье. Сайн амсъя. Үзэгчтэй эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. За маргааш энэ цагтаа эргээд уулзъя. Баяртай үзэгчтэй.